За тэгвэл улсын хурлын дэгийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн гэх үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурл хүлээн авлаа. Гэтэл үндсэн хуулийн зөрчилтэй дэгийн тухай хуулийг улсын хурл өмнө нь 2 удаа баталж байжээ. Мөн ажлын хэсгийн ахлагчаар нь улсын хурлын гишүүн Бямцагт ажилласан маань тухайн хуулийг баталж байхад одоогийн улсын хурлын хамгийн газрын дарга Үлзий сайханч ажиллаж байсан байна. Нэг ёсондоо үндсэн хууль зөрчсөн алдаатай хууль хилцэж байхад гишүүдэн ч тэр хамгийн газрын дарга ч тэр мэдэхгүйгээр батлуулдаг мэргэжлийн бос байдал харагдаж байна. За үндсэн хууль Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн барьсан бол 3 хоногийн дотор хилцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Харин улсын хурлын дэгийн тухай хуульд 7 хоногийн дараа хилцэж эхлэн хэмээн заасан байдаг. Иймээс улсын хурлын дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 1-р хэсэг үндсэн хууль зөрчсөн гэсэн цэцгийн дүгнэлт гарч үүнийг нь улсын хурл өнөөдөр хүлээн авлаа. Үндсэн хуулийн цэцгийн хурлаанд байнгын орон дээр санал байхгүй, их хурл дээр санал байхгүй, үндсэн хуулийн дээр 3 хоног 10 хоног гэд шийдсэн байхад дэгийн тухай хуулийг 7 хоног 10 хоног болгосон. Энэ бол ноцтой зөрчил. Үндсэн хуулийн зэт чиний гаргаад ирлээ. Тэгэхээр энэ хуулийн төслийг тухайн үед хэн өргөн барьсан юм бэ? Хэн өргөн мэдүүлсэн? Таны энэ цэцэд өгсөн тайлбар дээр ч юм бол бүр юм үнэхээр инээдтэй нэг идэв үйлбэр л байлаа шүү дээ. Цаашдаа ингэж явах юм уу? Тэгвэл үндсэн хуулиа бид нар сахин гэсэн тангаргаасаа бүгд нэцэж шин. Инээдсэд байх тайлбар байхгүй наач. Үнэн бодит байдлаа л үтсэн. Энэ одоо алдаатай зөрчлийн тухай дэгийн тухай хуулийг засаж залруулах гээд улсын их хурл хуулиа боловсруулж байна л гэсэн тайлбар өгсөн. Шүлгэж харсан. Ажлын хэсгийн ахлагчаар манай Бямцагт сайд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бэл. Дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар. Тэгээ сая үндсэн хуулийн цэцтэр үндсэн хуулиа хамгийн сайн мэддэг хүн гэж очиж одоо эсрэг талаас очиж маргасан. Тухайд өнөөдөр тэр улсын хурлын тамийн газрын дараагаар Үлзий сайхан дарга та өөрөө ажиллаж ирсэн. За улсын хурлын дэгийн тухай хуулийг 2022-2024 онуудад тус нэмэлт өөрчлөлт оруулж шинжилэн баталж байсан. Үндсэн хуультай харьцсан энэхүү залтыг улсын хурл болон улсын хурлын тамгын газрын дарга Үлзий сайхны хувьд ч анхаарч үзэлгүй орхитуулсан нь эрхэлсэн ажилд хариуцлагатай хандаж чадж байна уу гэдэг асуултыг дагууллаа. За түүнчлэн хуулийн хугацаатай асуудлыг хилцэх явцад улсын хурлын гишүүд эрцээ бүрдүүлэхгүй байгаа асуудлыг ч дэгийн хууль нэмэлтээр тусах ёстой гэдэг саналууд гарсан юм а.